Хонгор нутгийнхаа уугуул суугуул нийт ард иргэд та бүхэндээ 17 дугаар жарны гал дахиа жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлж мэдчилье. Улиран одож буй бичин жил та бид бүхний хувьд өөрийгөө хайрлсан дэлгэр сайхан жил болж өндөрлөж байна. Өнгөрч буй бичин жилд мал сүрэг маань 5 төрөл дээрээ өсөж нийтдээ 454 мянган толгой малаар нэмэгдэж 4 сая 232 мянга 131 толгой малтайгаар бид дахиад жилтайгаа учран золгож байна. Мөн үүний зэрэгцээгээр хүн амын маань тооч өслөө. Баян-хонгор аймаг маань өнгөрсөн 2016 онд 1781 хүнээр өсөж нийтдээ 85331 иргэнтэй болсон сайхан мэдээ бас байна. Баян-хонгорчууд бид, монголчууд бид хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэж ярьдаг. Өнгөрсөн онд Баян-хонгор аймгийн маань эдийн засгийн гол үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүнч бас өссөн амжилттай байна. Баян-хонгор аймаг жилийнхаа нийт дүнгээр 403.6 тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь өнгөрсөн онтой харьцуулахад 15.6% буюу 54 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм аа. Энэ дотоодын нийт бүтээгдэхүүнийг бид бас нэг хүнд ногдохоор нь тооцон гаргаж аймгийнхаа эдийн засгийн тамир тэнхийг гаргадаг уламжлалтай. Баян-хонгор аймгийн маань дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногдох нь 4 сая 600 мянгад төгрөгөд буюу 10.8% өссөн бас сайхан амжилт гаргасан байна. Энэ бол Баян-хонгорчууд та бүхний хөдөлмөр бүтээл зүтгэлийн үр шим юм аа. Манай аймгийнхаа дунд хугацааны хөгжлийн стратегийн бодлогын баримт бичгийг батлан гаргаж хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэ бодлогын баримт бичгэнд бид 2020 оны төвшөнд нэг хүнд ногдох дотоодынхоо нийт бүтээгдэхүүнийг 8 сая төгрөг төлөх. 2025 оны төвшөнд 12 сая төгрөгөд хүрэхээр төлөвлөж бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгаа билээ. Айлчлан ирж буй дахиад жилд Баян-хонгорчууд та бид бүхэн нөр их ажлыг хамтын хүчээр хийж хэрэгжүүлэх болно. Баян-хонгор аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 2017 онд аймаг орныхоо нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан гол томоохон ажлуудыг бид хүний хөгжлийн, нийгмийн хөгжлийн, эдийн засгийн хөгжлийн, дэд бүтцийн хөгжлийн, гадаад харилцаа аюулгүй байдлын хөгжлийн гэсэн байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлийн гэсэн гол томоохон бодлогын хүрээнд хуваарлаж нийтдээ 150 гаруй ажлыг бол хийж хэрэгжүүлэхээр зорж байна. Үүний дотор бид 200-аас доошгүй байнгын ажлын байрыг бий болгож 1100-аас доошгүй хүнийг ажлын төр байраар хангана гэсэн ийм зорилтыг бас төвшүүлж ажиллаж байна. За мөн үүний зэрэгцээ Баян-хонгор аймгийнхны маань амин чухал асуудал болоод байгаа. Энэ утааны асуудлыг бууруулахын тулд Баян-хонгор аймгийнхаа дулааны цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх, гэр хорооллын цахилгаан дамжуулах агаарын шугамшилжээний өргөтгөлийг хийх, тариф тоолоор нэвтрүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулахад дөрвтэй өөрчлөлтөөр хийхээр бас төлөвлөөд хэрэгжүүлэх шатандаа орж байна. Энэ онд Баян-хонгорчуудын хувьд бас нэг томоохон бүтээн байгуулалтын ажил бол Баян-хонгор Байдргийн гүр чиглэлийн 129 км замын ажил байх болно. Энэ ажил дээр аймгийнхаа олон иргэдийг ажлын байраар хангах, ажилтай, орлоготой байх энэ зорилтод ажил арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлнэ. Зам дагаад хөгжил гэж та бид хүн ярьдаг. Энэ замын дагуу бид бас орчин үеийн автотээврийн үйлчилгээний төвүүдийг бас барьж байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлэхээр зорж ажиллаж байна. Хөдөө аж ахуйн салбарт ч бас томоохон бодлогын ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд үүний хүрээнд төрийн торгон сүрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж малчны хотод байж байгаа мал сүргийг эрчимжүүлэх, эрүүлжүүлэх ажлыг төрийн бодлогоор зохион байгуулах, мөн залуу малчтынхаа залуу халааг бэлтгэх зорилгоор илгээлтийн эзэн зэрэг томоохон бодлогын гол зорилттой ажил арга хэмжээнүүдээ энэ оноос хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна. Хүн амын эрүүл мэндийн салбар бас бидний анхаарлын төвд байх болно. Өнгөрсөн оны ихээр бид Баян-хонгор аймгийнхаа
эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай нэг үрчлэн аймгийн засаг даргын зөвлөл танилцсан болно. Энэ одоо ажлынхаа хүрээнд нийт одоо хүн амаа урьдчилан сэргийлэх, өслөг онцлогоонд хамруулах, тэднийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчнийг нь баг дээр нь оншилж эрт эмчлэх бодлого зорилтыг бас дэвшүүлэн тавьж байгаа. Боловсролын салбарын хүрээнд ч багш нарыг чадваржуулах, чадвартай өндөр мэрэгчсэн багш нараар төмний өр хүүхдэд хичээл зааж ирээдүйн хойчоо өндөр боловсролтой мэрэгчлэн болгож бэлтгэх ажилд бас аймаг орон нутаг анхаарлаа хандуулж ажилланаа. Энэ мэтчлэн олон чухал ажил арга хэмжээнүүдийг бид ард иргэдийнхээ өргөн оролцоо дэмжлэгтэйгээр зохион байгуулах бөгөөд та бүхэн маань аймаг орон нутгийн удирдлага төр захиргааны байгууллагаас гаргасан бодлого шийдвэрийг дэмжин хамтран ажиллаж энэ томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Нутаг нэгт ахын дүүс минь ээ. Энэхүү гал дахиа жилдээ та бүхэн маань илгээрээ инг хамглан төрлөөрөө төвшин амгалан байж эргэн бүрээ ажилтаа орлоготой болгох гэсэн бодлого шийдвэрүүнээ хүндэтгэн дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Хаврын тэргуун сарын шинэ нэгэн гал дахиа жилтэйгаан бэлэг бэлгийн дээр учран золохын гөлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье.